үндсэн ухтгуунаа бол тэр ойлголцсон. За дараад нь бол энэ социалист системийн түүхийг яах гэж судалдаг, яагаад судлах хэрэгтэй юм бэ гэдэг асуудлыг ярина. За мөн дараад нь социалист системийн түүх нь өөрөө одоо ямар онцлогтой юм. За тэр дотор тэр онцлог дотроос нь коммунизм гэдэг ойлгох ухтгуун болон эх Оросын үзэл санаа гэсэн юм хоёр зүйлийг бол онцолж ярина. За мөн дөрөвдүгээрт нь социалист системийн түүхийг нь хэрхэн яаж судалж ирсэн юм бэ гэдэг асуудлыг өнөөдөр мөн тавч ярилцсан. За ингээд бол нийт хичээлийн агуулгыг одоо хэддүгээр цаг дээр ямар сэдвээр ярилцах вэ гэдгийг бол та бүхэнд товч танилцуулна. За мөн семинарыг яаж хийх тухай товч ярина. За ингээд төгсгөлд нь хичээлийг дүгнэх журам буюу одоо оноогоо ямар зүйл хийж хэдэн оноо авах вэ? Яаж авах вэ гэдгийг бол ярилцах юм байна. За тэгэхээр дэлхийн социалист систем гэдэг бол янз бүрээр нэрлэдэг социалист блок, Eastern блок, эсвэл Совет блок гэж нэрлэдэг. За энэ бол 1946 онд бол одоо бүрэлдэхүүн тогтсож эхлээд за 1990 онд бол задран унсан. Зөвлөлт холбоот улс тэргүүтээ ийм социалист улсуудыг нийтдэн ийм дэлхийн социалист систем гэсэн юм ерөнхий нэрэн дээр хэлж байгаамаа. За мөн 90 оноос хойш бол эдгээр улсуудыг бол пост коммунист улсууд гэж мөн одоо нэрлэж явдал бай. Хамрах хүрээний хувьд бол энэхүү социалист систем нь бол цаг үеэр баг зэрэг ялгаатай. За 46-аас 60 он хүртэл бол за жишээлбэл 1949-с 60 оны хооронд цаг үед энэхүү дэлхийн социалист системд одоо бүгд найрамд хятад ард улс хамаарж исэн. За 1960 оноос хойш бол энэ дэлхийн социалист системд нь тодорхой хэмжээний одоо задрал үүсэж, за эдийн засгийн харилцан тулц зөвлөл буюу эсвэл одоо Варшавын гэрээч гэж нэрлэдэг ийм одоо тогтолцооны одоо социалист системийн үндсэн хэсэг нь одоо зөвлөлтийг дагсан улсууд. За мөн одоо өөрсдөө биедан коммунизм байгуулахыг хичээсэн Югослав, Хятад зэрэг ийм салангат социалист улсууд мөн одоо орчин тогтнож байсан. За тэгвэл ерөнхийдөө бол одоо 1946-аас 90 он хүртэл энэхүү марксист, коммунист намууд одоо засгийн эрхийг нь барьж байсан одоо ийм улсуудыг нийтдээ социалист систем гэж нийлүүлнэ. За тэгвэл бол зөвхөн зөвлөлтийн нөлөөнд байснуудыг нь төдийгүй түүний нөлөөнөөс гарахаар тэмцэж байсан, гарчихсан. За тийм боловч одоо коммунист бодлого явуулдаг гэсэн тийм улсуудыг хүртэл бол энд дээр хамруулж ярих нь байна. За энэхүү дэлхийн социалист системийн хувьд бол одоо олон улсын харилцааны эрх зүйн хувьд хамгийн ойлгомжтой илэрхийлж болох үс нэр томьёо нь бол Варшавын гэрээ болон эдийн засгийн харилцан тулцах зөвлөл гэсэн ийм хоёр одоо юу байгаа. Одоо олон улсын эрх зүйн субъект байгаа. За энд газрын зураг дээр дэлхийн социалист системд нэгдэн орсон улсуудын одоо нэгдэн орсон онуудыг харуулсан байна. Жишээлбэл Куб 61 оноос одоо Кубад хувьсгал гарч коммунист дэглэм тогтож, за ингээд бол 1961 оноос эхлээд дэлхийн социалист системд хамаарагдах болсон. За мөн одоо зарим цөөн цаг үед бол одоо жишээлбэл Афганистан хамаарах болсон. За энд бол одоо Монгол улс бол нэг онцгой гишүүн байсан. За Монгол улс бол энэ 1924 онд энэ зөвлөлт загварын бүгд найрамдах засаглал тогтоож энэ дэлхийн одоо социалист систем гэж бүрэлдэн бий болохоос өмнө одоо зөвлөлт холбоот улсын анхны дагуул улс болж хөгжиж ирсэн түүхтэй. Тэгэхээр Монгол зөвлөлтийн харилцаа бол энэ хүү социалист дэлхийн социалист системийн энэ хожмын хөгжлийн суурь загвар нь болсон гэж бол үзэх нь зүйтэй юм. За тэгэхээр энэ социалист системийн түүхийг яагаад одоо судлах учиртай юм бэ? Судалж ямар одоо ач холбогдолтой юм бэ тийм ээ? Тэгэхээр энэ бол Монголын энэ нийт шин түүхийн бол одоо Монголын нийт шин түүхэнд бол энэ 1945-аас 90 оны хоорондох цаг үе бол онцгой байр суурь эзэлдэг. За энэ цаг үе бол дэлхийн түүхэнд ч тэр одоо орчин үеийн түүх гэдэг утгаараа явж байгаа. За өнөөдөр бол бид дэлхийн 2 дугаар дайнаар тогтсон ийм олон улсын харилцааны
дэг журмын доор амьдарч байгаа. За нэгдсэн үндэсний байгууллага болон түүний аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний одоо гол зарчмуудыг бол дэлхийн 2 дугаар дайнд ялагч улсууд буюу зөвлөлт Англи, Америк 3 улс. За мөн түүн дээр нэмэгдээд Франц, Хятад гэсэн ийм улсууд бол энэ тоглоомын дүрмийг бол тогтоосон. За тэгэхээр бид энэ социалист системийн түүхийг судална гэдэг маань бол энэ Монголын шин түүхийн гол одоо өрнөж ирсэн орчин болох тэр хүйтэн дайны тэр түүхийг хүйтэн дайны түүхийн нэг талыг нь бид одоо өөрсдийн хамаарч байсан тэр системийн түүхийг судлах нь байна гэсэн. Энэ утгаараа л энэ Монголын одоо орчин үеийн түүхэнд бол хамгийн их одоо хамааралтай ийм хичээлүүдийн нэг юм. За мөн нөгөө талаараа энэ 20 дугаар зууны дэлхийн түүх болон одоо Монголын түүхийн өрнөх гадаад орчин, анхдагч гадаад орчин болох энэ хойд өмнөд хоёр хөршийн харилцаа энэхүү социалист системийн түүхэнд одоо бүрэн хамаарч ирсэн. Ялангуяа 1949 онд бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсанаас эхлээд 1990 онд одоо социалист систем задран унах хүртэл энэ Монголын түүх бол гадаад орчны хувьд зөвлөлт Хятад гэсэн хоёр коммунист дэглэмтэй улсуудын хоорондын харилцаанаас бүрэн дүүрэн одоо хамааралтай байсан учраас за энэ нь бол одоо Монголын энэ гадаад орчныг судлахад бол зайлшгүй авч үзэх шаардлагатай юм сэдв юм а. За энэ зөвлөлт Хятадын харилцаа гэдэг нь бол одоо үндсэндээ социалист системийн түүхийг тодорхойлагч цөөн хэдэн одоо зүйлсийн нэг нь юм. За мөн одоо Монгол болон Монгол улсын одоо соёл, эдийн засаг, улс төр, гадаад бүрэн эрхт байдал зэрэгт Монголын одоо умарт хөрш зөвлөлт холбоот улс өнөөгийн Оросын холбооны улс шийдвэрлэх үүрэгтэй байсан. Маш чухал нөлөө үзүүлж ирсэн. Тэгэхээр энэхүү социалист системийн түүхийг судалснаар бид энэхүү Оросд большевик диктатур хэрхэн яаж одоо батчиж хөгжсөн. За мөн одоо хувьсгалаа сайн. Заавар чиглэл сууч. За одоо хувьсгалаар дэлхийн хувьсгалын үзэл санаагаар за тийч болоо. Дэлхийн хувьсгалын үзэл санаагаар одоо гадаад харилцаагаа хэрхэн яаж томьёолж ирсэн. Бодит улс төр болон одоо үзэл санааны тэмцэл хоёрын хооронд зааг ялгаа нь хаана хэрхэн яаж илэрж ирсэн зэрэг асуудлыг бид одоо харах боломжтой юм аа. За нэг 5 минутын завсарлага авчаа өгдөө.
성대가 됐죠? 유연 접자. Одоо ингэж ярих юм уу? Одоо ингэ хоёул энд ярина шүү дээ. Одоо өөрийгөө танилцуулаа. Багшаач дээ. Чамайг олж ирсгүүлж байгаа юм шүү дээ. Сайн нэрнээс ирс бүртгэсэн юм уу? Нэрнээс ирс бүртгэсэн юм уу? Тэгсэн шүү дээ. Яна. Одоо чи гараад. Зайлаа. Чүт хэцүү зааж өглөө 5 дахь слайд дээр явж байгаа ч. Яна тийм үү. Би бүр кино үзээ явцсан гэ боддоо. Өнөөдрөөс ингэ шууд хэлчихэж байгаа юм уу? Чэт хоёрыг одоо нэг 10 сонсож байгаа шүү. 7 хүн ч юм уу. Яна тийм үү.
Яна манайхан дараагийн хичээл боллоо. За байна уу? Сонсогч байна уу? Байна уу? Байна сонсогч байна гэж. За уучлаарай багсан жоохон удаачлаа. За бүгдээ хичээлдээ буцаад орё. За одоо ерөөсөд харахад 10 минут үлдсэн байгаа юм тийм үү? 2 3 50. За тэгэхээр энэ слайдыг багш нь юун дээр тавьчихна? Facebook-ийн групп дээр тавьчихна. За тэгээд өөрөөсөө тухтай зэрэг би одоо 10 минутанд гол юугаа ярьчаа. Яаж одоо юу яах вэ те? Дүгнэх вэ гэдгээ ярьч. За лекц семинарын эрс 10 оноо, номын товчлол уучлаарай 3 ном биш шүү. Энд алдаа гарсан байна. Энэ дээр ерөөсө засаагүй явж байгаа юм байна. Энэ биш. Энийг одоо засчих. Багш нь энд ерөөсөө 3 слайд гаргацсан байсан байна шүү дээ. За энийг хаагаад. За одоо яг нөгөө нэг засаж бэлдсэн слайдаа дэлгэсэн дээр гаргаах юм. За харагдаж байна уу? Дүгнэх журам харагдаж байна уу? Харагдаж байна. За лекц семинарын эрс 10 оноо, семинарын ихтгэл 20 оноо. Ихтэй. Семинарын шүүмж 10 оноо. За эсээ нэг удаа хийн 40 оноо. За үйлдвэрлэлийн 20 оноо. За ингээд бол нийлээ 100 оноо болж байгаа. За тэгэхээр семинарын ихтгэл шүүмж 2 нь бүгдээр семинарын хичээл дээр энийг яаж хийх вэ гэдэг талаар ярилцсан. За эрс бол ойлгомжтой. За эсэний тухайд бол эсэнд ямар шаардлага тавигдах вэ гэдгийг би энэ дээр групп дээр пост хийн. Тэндээс бүгдээрээ эсэнд тавигдах шаардлагуудыг харцгаагаарай. За эсээ ганцаараа 40 оноо байгаа шүү. 40 оноо гэдэг бол одоо их том хувь тийм ээ. Тэгэхээр эсэн дээр онцож хэлэхэд юу вэ гэхээр аль болох эрт бичээд, аль болох эрт үзүүлээд тийм ээ. Аль болох олон удаа ингэж одоо классификац хийлгээрээ нэг цаг дараа за тэгжөөж энэ эсэний 40 оноогоо авнаа. Эсэн дээр бол 39 оноо юм уу 20 оноо ч юм уу тийм оноо байхгүй. Эсэн дээр бол ерөөсөй 40 оноогоо чадвал аавна. Хэрвээ чадахгүй нэг шаардлага биелүүж чадахгүй бол 0 оноо авна. Ерөөсөй юм хоёрхан сонголттой шүү эсэний хувьд бол. Тийм учраас та бүхэнд яг эсэний тухай эртнээс хэлэхэд
12 дугаар сарын хамгийн сүүлийн хичээл дээр эсээг авчирч үзүүлээд унчвал тэгээд бүхэл бүтэн 40 оноо ч байхгүй болох нь шүү. Тийм учраас ерөөсөө л одоо энэ 10 дугаар сар юм уу 9 дугаар сарын сүүлээс нэг ямар нэг юм бичиж хурж ирээд үзүүлээд ингүүл яаж нэгээр үзүүлээд шүмжлүүлээд яваад байгаараа тэгжээд энэ эсээ чинь тэгээд сүлдээ олон удаа засагдаад ирэхээр болоо болоод явчихна тийм ээ амжилттай тооцогдох гол үндэс нь бол аль болох биччихэд аль болох олон удаа үзүүлж засуулах явдал шүү. Ойлгосноо? Асуулт байна уу? Багшаа ирсэн. За ийшний програм дээр үлдсэн байгаа. Норж ирсэн. Ойтнууд орж ирсэн дараа энэ програм дээр орсон байна. Facebook-ийн группд орж ирэхээр кириллээр социалист системийн түүх гэж хайгаад олоод орж ирээ. За миний мэйл хаяг энд байгаа. За мөн оюутан хүлээн авах хуваар энэ гурван гараас хооронд багшаа лекцүүдээ юунд CC-д байршуулах юм уу? Энэ PPT-г энэ удаагийн PPT-г бол байршуулна. Одоо энэ удирдгал хичээлийн PPT-г. За Facebook групп дээр бас өөр хичээлийн танилцуулга гэдэг Word-ын файл байршуулна, ашиглах ном зүйн жагсаалт байршуулна, эссен тавигдах шаардлага байршуулна. За мөн семинар тавигдах шаардлага байршуулна. За нэлээд олон юм байршуулна. Тэгэхээр маргаашнаас эхлээд энэ Facebook-ын групп дээр тэдгээр юунууд орчин. Тэгээд тэдгээрийг татж аваад үзээрэй. Өөр асуух зүйл юу вэ? Багшаа ирсэн. Ирц одоо энд юу яагаад үлдчихнэ? Одоо энэ митинг рүүгээ ороод ингээд харахаар одоо ингээд хэрэгэл Эрдэнэ динх шарал гэдэргээд эцэн давиш гэж. За мөн одоо босод хүмүүс нь энэ хичээлд оролцсон. Одоо энэ митинг гэдэг join дарж оролцсон оюутнуудын нэрс энд ингээд үлдчихэж байгаа. Ирцэн авахтчихж байгаа. Тэгэхээр би ингэж байна гэсэн. Багшаа эцэнгийн сэдвийг нь яаж сонгох юм бол? Тийм, семинарын сэдвийн жагсаалт бас оруулна. Тэгээд хоорондоо ярьж байгаа семинарын сэдвийг сонгох. Түүнийг семинарын цаг дээр илүү тодорхой хэрэгтэй. За. Илүү яаж одоо яаж сэдвүү сонгох жагсаалтаа хийн шүүмж бас шүүмж хийх. За. Өөр асуух зүйл байвал асуугаарай. За би энэ PPT-г энэ чат дотор энэ группийн чат дотор оруулчих. Лекцийн чат. Одоо энэ дотор ч бас бүгдээрээ юм бичиж болно шүү дээ энэ Teams дотор. Заавал юу гэдэг аахгүй. Заавал Facebook гэдэг аахгүй. Чат руугаа ороод хараарай. Гэхдээ энэ митингийн чат биш. Лекцийн классрум дотор ороод харахаар би юм юу пост хийсэн байгаа шүү. Социалист системийн түүх номер 1 PPT гэсгээд. За тэрүүнийг бүгдээрээ татж аваад энэ хичээлийн тухай ерөнхий танилцуулгыг үзэж танилцаарай. За тэгээд удахгүй бусад юмнуудыг нь материалуудыг Facebook дээр оруулаад тавьчихна. Тэгээд тэндээс асуух зүйлээ бас комент дээр бичээд пост тийг асууж болно.
За өөр асуух байхгүй бол ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөх үү. Баярлалаа. За баяр та.